Сайн байцгаана уу? Та бүхэндээ дахин нэг дугаараар уулзч байгаадаа таатай байна. Энэ удаагийнхаа дугаараар болзооны аппликейшнээр дамжуулан танилцсан залуудаа маш хэрцгийхэр хөнөөгдсөн нэгэн охины талаар ярьж өгөхөр бэлтгэсэн байна. Та бүхэн манай сувагтай хамт байгаарай. Баярлалаа. Mackenzie Speth Luke 1996 оны 3 сарын 8-нд Лос Анжелесын El Segundo гэх газар 4 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд болон мэнтэлсэн. Тэрээр өсвөр насндаа El Segundo ахлах сургуульд орж, яваандаа усан цэлэлтийн жигшээд нь багтаж, мөн усан полоо тоглодог байжээ. Люк ахлах сургуулаа төгснөхийн дараа Ютагийн их сургуульд кинезиолог совилгын чиглэлээр суралцж, тэндээ Альфа Чи Омега гэх нэртэй эмэгтэй оюутнуудын нэгдлийн гишүүн байж. Люк оюутан байх үедээ хичээлийнхээ хажуугаар Солт Лейк хотын биологийн шинжилгээний компанид дадлагчигчаар ажилладаг байсан бөгөөд сургуулаа төгснөхийн дараа тэрээр эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр мэрэгчлэр ажиллахаар төлөвлөж, үүнийхээ хажуугаар тэрээр совилгын болон анагаахын сургуульд мэрэгчлээ дэвшлүүлэн явах талаараа сургуулиудын элсэлт хариуцдаг хүмүүстэй уулзаж тохиролцсон байсан. Найзууд нь Люкийг өөрийн найзууд болон гэр бүлийнхэндээ чин сэтгэлээсээ санаа тавьдаг маш их хариуцлагатай хүн гэж тодорхойлдог. За ингээд хэдүүлээ одоо гол хэрэг болсон өдрийн талаар ярилццгаая. 2019 оны 6 дугаар сарын 17-нд Люк эмээгийнхээ оршуулгад оролцоод Солт Лейк хот руу буцан иржээ. Ээж рүүгээ шөнийн 2 цаг 1 минутанд 9 минут онгоцноосоо буулаа гэсэн мессеж бичдэг. Дараа нь түүнийг онгоцны буудлын гаднаас нэгэн машинд сууж байгаа дүрс нь онгоцны буудлын хяналтын камерт бичигдэн үлдсэн байсан. Даанч харамсалтай нь энэ нь хөөрхийн охины сүүлчийн бичигдэн үлдсэн дүрс байжээ. Энэ үеэс хойш түүнийг хэн ч ахиж олж хараагүй. Люк энэ хэрэг болох үед 23 настай байсан. Энэ явдлаас хойш 3 хоногийн дараа түүний аав Грег охинтойгоо холбогдож чадахгүй байсан болохоор Солт Лейк хотын цагдаараа уцтаж хэднээс охиныг нь 9 минут байгаа эсхийг нь гэрлүү нь очиод шалгаад өгөөч гэж гуйдаг. Энэ дуудлагын дагуу цагдаа нар Люкийн гэрлүү явж шалгахад түүний машиныг гэрийнх нь гаднаас олсон боловч Люкийг гэртээ буцаж ирсэн гэсэн ямар ч шинж тэмдэг олоогүй болохоор Солт Лейк хотын цагдаа Люк охиныг сургаггүй алга болсон гэж албан ёсоор бүртгэлээ. Цагдаа нар маш яралтай мөрдлөг явуулж Люкийн байсан онгоцны буудлын камерын бичлэгийг шалгах үедээ тэд охиныг онгоцноосоо буусан онгоцны буудлын гадаа зогсож байсан лифт маркийн машин суусан болохыг нь олж тогтоодог. За тухайн үед бол мөрдөгчд лифт машины эзэмшигч түүнийг хулгайлсан. Эсвэл тэд хамтдаа охины гэрлүү явах үедээ замдаа тусалд орж машин замаас гарсан гэж таамаглаж байсан. Гэвч энэ таамаг нь удахгүй ор үндэслэхгүй болох нь батлагдана. Мөрдөгчд Люк алга болсноос хойш 6 хоногийн дараа лифт машины эзэмшигч Хит Канада болохыг олж тогтоосноор энэ даруй түүнээс байцаалт авахд тэр цагдаа нарт Люкийг хойд Солт нуурын хооч цэцэрлэх түрээлэнд буулгасан талаараа мэдүүлдэг. Мөрдөн байцаагчид түүний машин дараагийн зорчигчоо авахар цэцэрлэх түрээлэнгээс гарч байхыг харуулсан хяналтын камерын бичлэгийг илрүүлснийхээ дараагаар түүнийг энэ хэрэгтэй ямар ч холбоогүй болохыг нь олж тогтоодог. Тэд мөн лифт маркийн машины хяналтын өгөгдлийг нь хянаж үзсэн бөгөөд Канада тэр орой өөрийнхөө ээлжийг дуусгах хүртэл тасралтгүй зорчигчид авсаар байсныг нь илрүүлжээ. Мөрдөгчид Хит Канадагаас охиныг буулгах үедээ ямар нэгэн с ิจ гтэй зүйл анзаараагүй юу гэж асуухад тэр охиныг ийм орой шүн дунд цэцэрлэх түрээлэнд яагаад бууж байгаа талаар нь маш их гайхаж байсан ч охиныг буугаад явах үед араас нь харахад тэрнтэй уулзахаар тэнд нэгэн машин хүлээж байсан болохоор тийм ч их санаа зовоогүй. Мөн тухайн үед Канадад ямар нэгэн аюултай байж болох үс зүйл ажиглагдаагүй гэжээ. Мөрдөгчид Канадагийн энэхүү мэдүүлгийн дагуу Люкийг буулгасан гих газар очиж шалгалт хийн. Тухайн өдөр хүлээж байсан гих үл таних машиныг олох гэж оролдсон ч ямар нэгэн уул мөр олоогүй ба камерын бичлэгээр тогтоох гэж оролдсон ч яг тэр газар нь ямар нэг камер байгаагүй болохоор ямар маркийн ямар машин байсныг нь тухайн үед бол илрүүлж чадаагүй. За энэ хэрэг бол ерөнхийдөө эндээс эхлээд с ิจ гтэнгээд нэрлэлчиж болохоор нэг ч хүн байхгүй, Люкийн байгаа газрыг ч тогтоож чадахгүй мухардалд орж эхэлж байгаа. Яг энэ үед бол Солт Лейк хотын цагдаагийн газарт Роб Жозеф гэх хуучин цагдаагийн ажилтан байжгаад хожим хувийн мөрдөгч болсон хүнээс энэ хэргийн нууцыг тайлах хамгийн чухал мэдээлэл ирдэг. Жозеф Люкийг алга болохоос хэдэн 7 хоногийн өмнө нэг орой баарнд сууж байхдаа Люктэй таарсан. Тухайн үед бол Жозефийг найзтайгаа сууж байх үед нь Люк хурж ирээд түүнтэй яриа өдөжээ. Тэр хоёрыг ярилцчих хооронд Жозеф Люкийг Seeking Arrangement гэдэг чинээлэг амжилттай нас тогтсон эрчүүдийг Sugar Baby-н болох сонирхолтой залуу эмэгтэйчүүдтэй холбох зорилготой сайт руу орж байхыг нь харсан талаараа мэдүүлсэн. Мөрдөгчид Жозефийн энэхүү мэдүүлгийн дараа Люкийн санхүүгийн байдлыг шалгаж үзэхэд Люкийн эмээгийнхаа оршуулга руу явчаад ирэх онгоцны тасалбарыг нь Люкийн болзооны энэ сайтаараа дамжуулж танилцсан нэгэн эрэгтэй төлсөн байсныг нь олж илрүүлдэг. Дараагаар нь мөрдөгчид охины утасны мессеж болон дуудлагыг утасны дугаараар нь дамжуулан шалгаж үзэхэд өмнө нь үндэсний хамгаалтын гишүүн байсан. Хагас цагаар загвар өмсдөг. Мөн маш амжилттай технологийн салбарт ажиллаж байгаа 31 настай Аюла Ажаи гэхэд Люкийг алга болсон орой түүнтэй тасралтгүй мессеж бичилцэн
хилцэж байсан талаар нь олж тогтоодог. Мөрдөгчд шууд Ажаягийн герт очин түүнээс байцаалт авахд Ажаи ихэндээ Люкийг танихгүй тийм хүн харж байгаагүй гэж мэдэгддэг. Цагдаа нар түүнээс мессежний талаар асуух үед Ажаи мессежийг түүний гэрийнхэн хонглыг Airbnb-гээр дамжуулан түрээсэлсэн хэн нэгийн илгээсэн байж магадгүй гэж цагдаад хэлж байсан ч тэр өдрийнхөө оройн Ажаи Salt Lake хотын цагдаагийн газар өөрийн биеэр очиж Люктэй болцох сайтаар уулзсныхаа дараа богино хугацаанд мессеж бичсэн. Хэдий ч тэр хоёр маргалдаад Люк Ажаигийн дуудлага болон мессежэд ямар ч хариу өгөхөө болсон болохоор нь удалгүй Ажаи охины талаар мартсан гэж мэдэгдсэн. Мөрдөгчд тухайн үед бол Ажаигийн энэ мэдүүлэгт бол итгээгүй. Өдөрхөн л өөртөө нуулзаад ярихад Ажаи Люк охиныг танихгүй гэж хэлж исэн ч оройн нь өөрөө цагдаагийн газар очиод мэдүүлгээ өөрчлөөд гинт түүний таньдаг болсон. Ямар ч хүнд с ижигтэй санагдах нь бол ойлгомжтой. Мөрдөгчдөд Ажаигийн үг болон үйлдэл байгаа байдал нь нэг л с ижигтэй санагдаад байсан болохоор тэр даруй бие бүрэлдэхүүнээ цуглуулж Ажаигийн хувийн эзэмшлийн байшинд нь нэгжлэх юм. Уг нэгжлэхийн үеэр түүний гэрээс нь матрас нь алгуулж байшингаас нь маш их хэмжээний цайруулагч үнэртэж байгааг олж мэд. Энэ цайруулагч нь бол ямар нэг цусны уул мөрч юм уу? Тим юм арилгахад хэрэглэх дайны хэмжээтэй байгаа нь үнрээр нь бол илт байсан гэж хэлж болно. Мөн хэсэг цагдаа нар Ажаигийн хөршүүдээс нь мэдүүлэг авахд нэгэн хөрш нь 7 хоногийн өмнө Ажаигийн арын хашаанд нэг юм шатаагаад байгаа юм шиг их хэмжээний гал гарч байгааг нь харсан талаараа мэдүүлнэ. Энэ мэдүүлгийн дагуу цагдаа нар Ажаигийн арын хашаанд нэгжлэх хийх үеэрээ тэндээс дутуу шатсан хүний хувцас, төрөвч ч юм уу үүргэвч шиг нэг зүйлийн тасархай хэсэг болон шатсан iPhone, хүний эд эсийн хилтерхий зэрэг олон нотлох баримт болцохоор зүйлсийг олж авч чаддаг. Тухайн үед мөрдөгчдөд бол Ажаиг Люкийн амь насыг хөнөөсөн байж болох үз нотлох баримтуудыг байшингаас нь цуглуулж чадсан ч тэнд нь охины зохицос байхгүй байсан болохоор энэ нотлох баримтууд нь Ажаиг Люкийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт холбогдуулан яллахад хангалттай хэмжээний бол байж чадахгүй байсан. Мөрдөгчд бол тухайн үед Ажаягаас охины зохицыг хаана байна гэж асуухад Ажаи бол юу ч дуурахгүй байсан. Охиныг алга болсон өдөр Ажаигийн хаагур явж юу хийснийг нь өөрийнх нь утасных нь байршлаар нь тогтоохыг оролдсон ч түүний утас нь Ажаиг тухайн өдөр гэртээ байсан л гэж заагаад байсан. Цагдаа нар энэ үед нэг овжин арга сэтж байгаа. Яг энэ үед бол цагдаа нар дахин түүний гэрт илүү нухацтай нэгжлэг хийснээр Ажаигийн нуусан утсыг нь олж авч чадна. Энэ утасны тухайн өдрийн дата өгөгдлийг нь дагаж явсаар хагаад Солт нураас хойд зүгт 100 милийн зайд орших Логан хавцлын ойр орчмоос Люкийн шатсан зохицыг гарыг нь боосон байдалтай байхыг нь олж авч чадна. Цагдаа нар Люкийн зохицыг задлан шинжилгээнд явуулахад Люкийг толгойдоо мохоо ямар нэг зүйлээр маш хүчтэй зөхиулснаасаа болж нас борсон болохыг нь тогтоожээ. Мөн цагдаа нар нэгэн колонкийн дэлгүүрээс Ажаиг хоосон бензиний сав аваад гаднах колонкоос нь тухайн хоосон саваа бензинээр дүүргэж байгаа бичлэгийг бензин колонкийн камерын тусламжтайгаар олж авч чаддаг. Ингээд бол цагдаа нар Ажаиг Люкийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгаж яллаж болох үз хангалттай нотлох баримтуудтай болж чадсан болохоор түүнийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баривчилж Маккензи Люкийн амь насыг хөнөөсөн хүн хулгайлсан болоод цогцтой зөв босаар харьцсан гих хэрэгүүдээр шүүхийн өмнө авчирч яллагтагчаар татаж чаджээ. Мөн мөрдөгчд Ажаигийн хэргийн бүртгэлийг шалгаж үзэхэд түүнийг 2018 онд бас нэгэн өөр төрлийн болцооны аппликейшн ашиглан танилцсан нэг эмэгтэйгээ хүчирхийлсэн мөн насан туршаагүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр буруутгагдж шүүхээс ял сонсож байсныг нь бол олж мэддэг. За ингэж явсаар хагаад 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Аяжи Люкийг хөнөөсөн хэрэгээ хүлээсэн бөгөөд тэр Люкийг цэцэрлэг түрээлэнд авахаасаа өмнө түүнийг алхаар төлөвлөсөн байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэр 6 сарын 17-ны өдөр Люкийг цэцэрлэг түрээлэнгээс аваад гэртээ авчирнгуудаа Люкийг хүлж боогоод бүсээрээ хоолойг нь боомлон амь насыг нь хөнөөжээ. Цагдаа нар түүний гэрийг шалгаж үзэхэд яагаад хяналтын камерын бичлэг олж чадаагүй гэх юм бол тэр урдаас Люкийг алхаар төлөвлөсөн байсан болохоор гэртээ авчирхаасаа ч өмнө өөрийнхөө хяналтын камерын системийг бол төхгүй болгоцсон байсан. Прокуророос эхэндээ Ажаид цаазаар авах ял төлөвлөж байсан ч Ажаийг цагдаа нартай хамтарч ажилласан мөн өөрийн хэрэгээ хүлээсэн гэдэг үндслээр шүүхээс түнд хизээ нэгэн цагт ямар нэг өршөөлөөр суллагдах боломжгүй бүх насаар нь хорих ял оноосон. За энэ шүүх хурлын үеэр нь бол Люк охины эцэг эх нь бол ирсэн байсан. Ажаи өөрийнхөө шүүх хурал дээрээ Люкийн эцэг эхээс уучлахгүйж ноён хатагтай Люк би хийсэн зүйлдээ харамсаж байна. Би авах гэж байгаа энэ ялаа хүртэх ёстой. Одоо би хичнээн харамслаа гэж түүнийг эргүүлж авчрахгүй гэдгийг мэдэж байна. Та бүхэн намайг уучлахгүй гэдгийг мэдэж байгаа ч гэсэндэ ядаж миний уучлалт гуйх үгийг маань сонсоосоо гэж хүсэж байна гэж хэлсэн байна. Үүнийх нь хариуд Люкийн аав Ажаи дойртой очиод өрөвдөх сэтгэлгүй новшин амьтан гэж хариулсан байна. Люк охины аав нь Ажаигийн энэ ялыг нь сонссныхаа дараа шүүх танхимд маш олон хүнээ дэргэд миний охин Маккензи Люк ийдэг гайхалтай залуу охин байсан. Тэр бусдын төлөө санаа тавьдаг сайхан сэтгэлтэй хүн байсан. Одоо надад түүний амьдралыг цэцгэлгийг нь хизээж харах боломж байхгүй боллоо
боллоо. Хэрвээ би охиныхоо өмнөөс үхэж болдог бол үхчихмээр л байна. Энэ цэвдэг сэтгэлтэй хүйтэн цустай алуурчнаас болж манай гэр бүл мөнхийн зовлон дунлаа гэж тэрээр хэлж байжээ. За тэгээд эцэст нь хэлэхэд бол энэ Ажаи гэд нөхөр охиныг яагаад алах болсон талаараа юу түүнийг алах сэтлийг төрүүлж өгсөн гэдгээ бол хизээч хэлж байгаагүй юм байна. Цагдаа нар хид хидийн янзаар түүнээс ингээд асууж үзсэн ч тэр ямар нэгэн байдлаар бол шалтгааныг нь хэлж байгаагүй. За ингээд энэ удаагийн дугаар маань үгээр төгсөж байна. Та бүхэндээ хэлэхэд охин дүүнер болон өөрийнхөө охтуудыг уцаараа юу хийж байгаа, ямар хүнтэй харилцаж байгаа гэдэг талаар нь сайн хяналт тавьж байгаарэ гэж би хэлмээр байна. Энэ захим орчинд бол ямар ч сайн мэрэгжил, ямар ч сайхан төрхөөрөө өөрийнхөө үнэн төрхийг далдалсан араатангууд байх боломжтой учраас энэ талаар сэрэмжлүүлэг болох үүднээс энэ удаагийнхаа дугаарыг бэлтгэлээ. Та бүхэнд хэрвээ таалагдсан бол лайк болон subscribe дарж манай суугийг дэмжээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.